чадахгүй байдлаар тоглолтыг эхлүүлээд байгаа зүйл харагддаг. Цэлмэг бөмбөг таслаад явсан довтлогоо амжилттай цаалт хийж чадахгүй өөрийгөө тоглолтоос ор гаргацсан гэдэг ихэд болно доо. Дахиад өнгөрөөсөн довтлогоо амжилттай болж байна. Ахмад Гэлберт эхний 4 хоног багтаа маш чухал юм бололцоотой байна. Цэлмгийн 2 дахь одоо алсын зайн шидлэл амжилттай боллоо. Тохгүй эвгүй хамгаалтыг хийж шүү. Дарамтлж гэдэг юм одоо Ахмад их гой бөмбөг эдэмшээд орсон хөлийн ажиллагаа супер баруунаараа төгсгөж байна. Тэрхэмжил ногосон. Энэ удаа бол гарааны холбогчоор бол тохиолдож байна. Ууганбаяр багийн ахлагч эхний он 90 сүүлийн хэдэн жил бол бие бинийгээ сайн мэдж байгаа да. Тулга орж ирэнгуудад овдсон довтлогоо амжилттай болж байна. 3 дахь жилдээ 3 дахь удирдаа ажиллаж байгаа санагдаж байна. Тэгэхээр түүний хувьд бол хамгийн ихний жилдээ металлыг удирдахжсэн. Тэгэхлээ. Ууга доошоо яваад орсон Абу дундын шидэлтийг гүйцэтгсэн. Шидэлт унж байна. Гарцаа авахгүй. Нэг эсрэг гуруулаа гараад ирсэн Мардын төгсгөл амжилттай. Ууганбаяр Ахмад эргээд чидсэн шидэлт амжилттай. Гитарчин залуугийн давтж байгаа. Майк Вильямс доошоо өгсөн гişиг баярын довтлогоо амжилтгүй өөрөө самбраас нэмж довтлоод өвийнхаа анхны оног авч байгаа. Вильямс завж руу гаргасан Сэргэлэн Баатар холын шидэлтийг гүйцэтгсэн Сэргэлэн Баатар багж байна. Сайхан суларсан Майк Вильямс 3-аас амжилттай багийн 22 дахь оноо хөдөлгөөн харагдаагүй те. За бараг шидэх боломж гараагүй байх тун. Дамжуултыг гаргаад өгсөн холын шидэлтийг гүйцэтгсэн төгөлдрийн шидэлт амжилттай. За энэ дээр Ахмадын довтлогоо амжилтгүй болсон. Гэхдээ төгөлдөр нэмж довтлоо. Дахиад шахаад яваад орсон. Дамжуултыг гаргасан Батбаяр холын шидэлтийг гүйцэтгсэн. Батбаярын 3 онооны шидэлт багийнхаа 30 дахь оноогийг авчирж байна. За. Дамжуултыг гаргаад өгсөн. Ин камер гараад ирсэн байна. Холын шидэлт нь амжилттай болсон. За багта мөгч өдөр Брэдфорд холын шидэлтийг гүйцэтгсэн шидэлт амжилттай багийн 22 дахь оноо тулга. Давхар хамгаалт ирсэн хоёрын дундаас маш гоё пас ивсэн. Батбаяр 3 дээр сул 3 онооны шидэлт амжилттай. Түрүүнд яг энэ байран дээрээс хийцэн байсан. Ахмад бол тэгэж их зай бол өгөхгүй байгаа даа. Мөгч өдөр бодлоо талбаар үндсэн шидэлт байна Батбаяр тийм ээ. Ээлжсэн бөмбөг тасалтууд 2 багт өрнөж байна. Энэ удаад Ахмад Гэлбертийн довтлогоо амжилттай, дээрэс нь алдаатай. Майк Вильямсын довтлогоо амжилттай. Илүү хэрэгтэй болов Ахмад Гэлбертийн гарт бөмбөг байгаа. Зайг нь өгцөндөө холын шидэлтийг гүйцэтгсэн амжилттай болсон. Илүү идэвхтэй хамгаалт хэрэгтэй байна. Их хамаар хариу барьсан шидэлт амжилттай. Холын шидэлтийг унгааж байна. Ахмад дахиад хийсэн гитарчин залуу алтан хурдан довтлоонд Ахмад Гэлберт 3-аас дахин амжилттай дараалсан 2 шидэлт. Залуу тоглогчийн хувьд бол хийхээр л довтлогоо байлаа. Ямар гоё дамжуулдаг ч хөлийн завсраар өгчих шиг харагдахын сая. Барихт том даалгавартай. Гэхдээ металл бол хизээд баярын довтлогоо амжилттай. Тоглолтын 2 дугаар хагасын эхний оноог авч байна. 3 дугаар үе дээр хамгийн өндөр оноо авдаг баг шүү дээ. Ер нь энэ үзүүлэлтийг баг нэлээд хамгаалтыг хийж ин да. Төгөлдөр хэцүү байдлаас ямар ч асуудалгүй төгсгөлийг хийсэн. Дөрөв зөрчигдсөн гэд үлээхэд бас нэг хэрэгэлцгээр юм биш үү? За торгуулийн одоо шидэлт гүйцэтгэсэн Тамир чи өөрөө самраас бөмбөгөөс авч Батбаярын 3 онооны шидэлт амжилттай. Металл шидэж да. Батбаяр 3 дахь удаага хийсэн. Брэдфорд дундын довтлоо. Яг одоо багтаа тун хэрэгтэй байна. Бараг довтлоон дээр бол нэлээд итгэхгүй болоод ирсэн. Харин энэ удаа алсын зай шидэлтэй амжилттай болгосон. Бат чиг зогсож ирлээ шүү дээ. Сэргээр тий. Брэдфорд ямар гоё зайгаар ороод явчваа. Довтлоог тооцсон нэмэлт 1 шидэлт. Тулга за энэ дэр хамгаалтын орон зайг алдааг нь ашиглаад одоо бол дээдлийгт бол 4 байна 5 дахь үйлрэл бараг явж байгаа. За Эрдэнэ далай гүйцэтгэж байгаа мөчөд бол самбар руу орж байгаа одоо металлын тоглогч байхгүй байлаа. За Ахмад Гэлберт энэ
Майк Вильямс аваад 3 онооны шидэлт амжилттай багийн 64 дахь оноо. За тэгээд дээрэс нь энэ 22 дугаарч үнэхээр халуухан байна да. Дундын шидэлтийг гүйцэтгсэн амжилттай болсон Ахмад Гилберт. Абуугарч ирж түн дээр заслан хийсэн холын шидэлтийг гүйцэтгээд за ваагч гисэн сайны за энэ дэр их эвгүй байдалд орчих тунд өгсөндөө тулга хоолын шидэлтийг гүйцэтгсэн амжилттай болсон. За ингээд жижиг болон том тоглогч чинь зөрүү гараад байгаа шүү дээ. Яагаад энэ дээр металл баг солилцоо захиалахгүй ч юм уу? Одоо өөрийн довтлох орон зайг бүрдүүлж чадаад байгаа. За тэгээд эргэлттэй шидэлтийг гүйцэтгсэн үеийн төгсгөлийг маргад бөмбөгтэй. Маргад нэг эсрэг нэг дайраад орсон алдаа салгаж байна. Металл баг дээр бол их хамар. За доошо ямар гоё дамжуулт өгчвөө. Төгөлдрийн уг нь бол энэ багт одоо шидэгчийн роль дээр яг ирж байгаа тоглогч үү те. Инх хамар холын шидэлтийг гүйцэтгсэн. Шидэлт амжилттай болсон. шидэлтийн хувь маш өндөр. Санчир доошоо их гой дамжуулт байсан. Цэлмэг Санчир гэсэн тоглооны хувьд бүр амжилттай. За дахиад инх төр бөмбөгтэй доошоо цэлмэг рүү өгсөн. Цэлмэгийн тоглолт амжилттай болж байна. Хамгаалтыг хийжтэй ганцаараа. Төгөлдөр суудлан дарсандаа холын шидэлт амжилттай болсон. Маргад бөмбөгтэй. Маргад зүсээд яваад орсон тоглоом амжилттай. Маргад дээр Хурцбаатар их байх хамгаалтыг хийж байгаа юм байна. Маргадын тоглоом амжилттай нэмээд алдаатай. Тэгээд чих таараахан болчлоо. Одоо ууган баяр бөмбөг таслаад явсан Брэдфорд 2 оноо. Бөмбөгтэй тоглогчдод оруулж ирэх юм байгаа үстэй. Дахиад таслагцсан. Дахиад ууган баяр доошоо дахиад амжилтыг өгсөн Брэдфорд. Довтлогын амжилттай болсон. Зүгээр ингийн алдаа байсан гэдгийг. Санчрын 3 онооны шидэлт амжилттай байна. Яг бүр тодруулаад хэлэх юм бол 10 дугаар сарын 18-ны Бям гараг буюу энэ Бям гарагийн тэр тоглолт бол үнэхээр үзүүштэй сонирхолтой тоглолт болох болоо да тоглолтын за их үзэгчтэй 93-73-ийн харьцаатайгаар энэ удаагийн тоглолтод Сэлэнг Бодонсвагийнхан ялалт байгуулснаар энэ удирдлийн эхний хожлоо авлаа.